За энэ захиалгатай контент биш шүү. Яг миний намын мөрийн хөтөлбөр одоо уншиж байгаа юм шиг тийм. За тэгээд сарын ойролцоо одоогийн байдлаар 26 сая сар болгон YouTube-аас олж байгаа. Тэгээд сар болгон нэг 10%-аар өсөж байгаа энэ. Энэ зүгээр цэвэр орлого шүү. Татвар матвар хасагдсан. Instagram-ыг бүр хайцсан. Facebook бас дээр бас сая дагагч Facebook дээр 100 мянган дагагч YouTube дээрээ сонгох уу гэх юм бол би YouTube-ийн 100 мянган дагагчийг шууд сонгоно. Мөнгө хөрөмтлүүлж байгаа, цуглуулж байгаа, хөрөнгө болт хийж байгаа, өсгөж байгаа. Юуны төлөө юм бэ гэх юм бол ойролцоогоо 2 жил дараа би сургууль нэгж байгаа. Тэгээ өнөөдөр энэ YouTube сувг дээр ерөөдөө тавтан байрлал нь энэ дээрээ би юу хийж байна гэх юм бол зүгээр өөрөө чөлөөтэй контент хийж байгаа. Тэгээ заавалчгүй санхүү, манхүү, улс төр, геополитик ерөөсөө биш зүгээр би өөрөө хувьдаа сонирхдаг зүгээр нэг чөлөөтэй channel. Бас нэг зорилго байгаа. Таадаг контент хийх чадвар, онлайн бизнес хийх чадвар, хувийнхаа орлогоо дээшлүүлдэг. Тэрийг бас илүү жоохон гэрэлтүүлээд өгчийе гэсэн зорилготой. Баг тиймэрхүү контент байна. 4 сарын өмнө Орго гэдэг нэг залуу миний тухайн контент хийсэн. За. Навш гинэ. Галзуу навш гэж байна. За идрат яадаг гинэ 4 сарын өмнө. Тэгээ Орго миний тухайн юу ярьсан нь хамт сонсцгоо. Чи Германаас ирсэн штэ. Чиж боломжтой илүү хөвчтэй. Prius 20 ундаг Монголын ганц Prius 30 байсан. Одоо Prius 30-а зарцсан. Pokemon-ы ном гэхэд жилдээ 200 сая төгрөгийн борлуулалт хийдэг. Магадгүй тодорхой хугацааны дараа Монголын ил зааж байгаа 200 сая төгрөгийн борлуулалтыг шалгая заяа. 145 мянга. 4 мянга шиг ойролцооны 6 мянга шиг зарагддаг шүү 45 мянгаар. 270 сая. Орго маскч болчих магадгүй. YouTube-ын гэхэд тэрбум гарan төгрөгийн үнэлгээтэй ингээ боддоод солиотой биш байна уу? Тэгээд миний YouTube-ийн үнэлгээд окей энэ зүгээр интро. Солиотой бас тий 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. No. Автоматыг үүсгэн байгуулагч идэр бат. Тэр бол Prius 20 ундаг, Prius 30 ундаг байсан. Ганц тэрбумтай. Магадгүй тодорхой хугацааны дараа миний эргэн тойрон байгаа мөнгөтэй хүмүүс нь бүгдээрээ ерөөхдөө тансаг машин ерөөсөө ундаггүй. Окей. Монголын Elon Musk ч болчих магадгүй. За яагаад гэдгийг бичлэгийн дундуур ярих болно. Түүний хувьд нийтдээ миний мэдж байгаагаар тооцоолж үзснээр 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Ялчгүй Монголын бас нэг мэдрэл муутай галзуу солиот юм шиг хичээдэг, ажилдаг, бүтээдэг хүмүүсийн нэг. Энэ анхны зөв юм хэлж байна. Мэдрэл муутай хичээдэг, ажилдаг яа. Тэгэхдээ тоогоороо жоохон буруу байна. Орго Тэгэн дээр хамгийн түрүүнд түүний хөрөнгүүд буюу яг ямар бизнестэй юм. Тэгээд бизнесүүдийн үнэлгээг хийдэг. Ягаад яг тэр үнэлгээнд хүрч байгаа юм гэдэг. Эдгээр зүйлсүүдийг залж ярих болно. Цаашлаад энэ бизнесүүдийн систем нь яаж явдаг. Яг яаж 4 сарын хугацаанд бас нэлээд олон юм өөрчлөгдсөн. Нууцуудыг хамтдаа задал олж мэдэх болно. За бүгдээ хамгийн түрүүнд номноос нь эхлэе. За түүний хувьд бол Pokemon-ы Time to Die, Power гэсэн 3 номтой. Pokemon-ы ном гэхэд жилдээ 200 сая төгрөгийн борлуулалт хийдэг. Эдгээр номнууд 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. За яагаад ингэж юм гэхээр Pokemon-ы гэхэд жилд дунджаар 200 сая төгрөгийн борлуулалт хийдэг гэсэн чинь 4000 ном борлуулдаг буюу сард бол 333 хавцаг борлуулж байгаа. Pokemon-ы гэхэд жилд 200 саяыг олж байна. Power бол би бүр энэс илүү байгаах гэж байна. Power-нээс баг эргэн тойрондох хуваарь бизнес эрхлэгч бүгд Power-ыг хамаагүй Power номыг одоо ширээний ном. Тэгээ ер нь бол Power ном хэн зориулсан бэ гэх юм контент хиймээрээ бичих чадвараа ингээ хүмүүсийг ятгах контент хиймээрээ хүний анхаарлыг татах за нэмээд өөрийнхөө үйлчлэгээ танилцуулах борлуулалт хийх хүмүүс зориулсан. За тэгээ миний хамгийн сайн хамгийн супер чадвар юу юм бэ гэх юм бол тэр ихгүй юу. Тийм учраас энэ хүчээ тэгээд энэ цаасан дээр буулгасан гэсэн үг. Шилдэг банкны надтай зүг байдаг. Иргэн Power номын борлуулалтын лиг байгаа шүү. Монгол хэл дээр бичигдсэн байгаа. Илүү борлуулалттай байх гэж бодож байна. Тэгэхээр ялчгүй үнэлгээг нь бодоод үзэх юм бол альбомны үнэлгээг бол одоо бизнесийн жоо бүтээгдэхүүнчлийн үнэлгээг гаргахдаа жилд олж байгаа ашгийг нь 2-4 дахин үржүүлж гаргадаг. Яг хөө нэг сони юм байгаа заяа. Power номны үн дэндүү бага байгаа заяа. Тийм учраас нөгөө авах ёсгүй хүмүүс нь хаяа авчдаг. Би өөрөө байсан бол нөгөө цаана номны дэлгүүр янз бүрийн шаардлага тавьдаг манай багийн гишүүдүүд намайг чөлөөтэй тавьдаг байсан бол би энэ Power номыг шүү дээ нэг ширхгийн 200 мянгаар зарна. Яагаад тийм үнэтэй зарж байгаа юм бэ гэх юм бол нөгөө ашиг ерөөсөө хийхин төлөө биш заяа. Ийм үнэтэй ном гаргачих юм бол авах ёсгүй хүмүүс нь авахгүй байхгүй юу? Окей. Ямар хүмүүс авах юм бэ гэх юм бол борлуулалт амар чухал юм байна. Тодорхой хэмжээний ахиц хийцэн, хэдэн видеонууд хийцэн, өөрийнхөө бүтээгдэхүүнээ гаргацсан, өөрийнхөө үйлчлэгээ гаргацсан, хугарлын цэгийг давцсан 2-3 ажилтнтай тэгээд дараагийн шатанд хүрье гэх юм бол за энэ номыг авъя. Эсвэл тэгээд 200 мянган төгрөг над руу шилжүүлэх ерөөсөө хэрэггүй зүгээр найз нөхдөөсөө зээлж авч эсвэл уншаад дууссан за энэ ном минийх биш юм байна. Тэр өнөөс авах боломжтой. За энэ дээр би жоохон бодох хэрэгтэй. Ялчгүй гарцаа авахгүй 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй.
Окей, дараагийн бизнес нь бол мэдээж автомат хөрөнгө оруулалтын аппликейшн. За үнэлгээний хувьд бол хамгийн багадаа 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Яагаад тэгэхээр жил гарны өмнө 1 тэрбум төгрөгийн үнэлгээ хүлээгээд зарлж исэн. Автомата дээр бол маш олон харилцагчтай тэгээд эдгээр харилцагчид нь бүгд санхүүгийн чадамжтай буюу бүгд хөрөнгө оруулагчийн сэтгэлгээтэй гэдэг нь энэ дээр байгаа дата мэдээлэл өөрөө маш үнцэнтэй гэсэн үг. За Автомата ер нь бол үнэлгээ жоохон өөр явдаг стартап компани ерөөхдөө ирээдүйн потенциалтай яг хуу одоо 2 жил 3 жил ингээ хөгжүүлээ явж байгаа программистууд тэн дээр ажиллаж байгаа. Ойролцоо одоогийн байдлаараа тийшээ 600 сая төгрөгийг бэлэн мөнгө орцсон байгаа. Одоогийн байдлаараа нэмээд хэдэн зуун цаг, хэдэн мянган цаг хөдөлмөр бас ийшээ шингэсэн байгаа. Тийм учраас зүгээр тийшээ шингэсэн одоо хөдөлмөрийн үнэлгээ бараг 1 тэрбум 500, тэрбум 600. За нэмээд ерөөхдөө хөл дээр босч ирсэн хугарлын цэг айл эдэнэ давтсан ашигтай компани учраас 2 тэрбум үнэлгээнд ерөөсөө өрөхгүй 2 тэрбум үнэлгээ биш ээ. Доор хайж нэг 88 хавцаа байгаа. Шүүн зэнтэй. Түрүү хэлсэнчлэн худалдаа авалтын чадвартай гэсэн үг. Тэгэхээр энэ байгаа датаг аваад тэгээд автоматикийн хамгийн гоё давуу тал нь юу юм бэ гэх юм бол нийт олон ажилтнтай байхгүй тэ цөөхөд нь ажилтнаа финтек технологиороо дамжуулаад бүх асуудлуудыг шийддэг төгс аппликейшн юусэн биш ерөөхдөө дандаа шинэ алдаануудаа гараалгаа тий жишээлбэл нөгөө хууль тогтоол журам өөрчлөх тусам аппликейшн ингээ өөрчлөх ёстой. Тэгээд нэг юм өөрчлөхөхийн дараа дараагийн юм амар холон аазны тор шиг ингээ хоорондоо холбогдсон асуудал байгаа учраас бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгоход худалдаа авах чадвартай хүмүүс байгаа гэсэн. Энэ бизнес өөрөө маш өндөр ашигтай ажилладаг автомат аппликейшны хувьд тогтмол өөрөө өсөлттэй явж байгаа. Жилийн өмнө тэрбум төгрөгийн үнэлгээтэйсэн гэхээр одоо өдөрт бол автоматгийн вебсайт руу ороод харах юм бол энэчнээс ингээд бүх заавар мэдээллийг авчиж өгөх хэмжээний хүрээ сая 24 сая 484 мянган. Энэ дээр автомат зохиомлоор ерөнхийдөө хадгаламжийн тооцоололтой адилхан функц байгаа. Окей. За энэ захиалгатай контент биш шүү. Платформ. Хамгийн гол онцлог юм юу вэ гэхээр Монголын хамгийн үр дүнтэй боловсролын платформ сургалт гэсэн үг. Платогийн хувьд бол үнэлгээ нь 2.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй гэсэн. За миний мэдж байгаагаар яг юм байна гэхээр одоо жишээлбэл би бол одоо энэ борлуулалтын 10 нугалж бизнесээ өсөг, бизнесээ хөгжүүл гэдэг сургалт энэ дотор байдаг. Сургалт дуусгаагүй шүү дээ. Одоо 25% дуусгасан байна. Энэ чинээс 400 орчим хатаа хийсэн. Тэгэхээр за би яг одоо бодож байна. Зөвхөн энэ сургалтаараа гэхэд 64 сая төгрөгийн борлуулалт хийсэн байгаа юм байна. За тэгээд энэ чинь бол одоо саяхан шинээр 300 мянган төгрөгийн үнэтэй мэрэгжлийн түвшний видео эдитер болох Adobe Premiere Pro дээр яаж эдитэх үү гэдэг сургалт орсон байна. Мөнгөний зовлон баяртай. Энэ хоёр бол нэг сургалт бол одоо ингээд дээрээс нь платформыг яагаад үүсгэн байгуулсан бэ гэх юм бол ихэвч сургалтын платформ зүгээр видео хичээл өгчдөг. YouTube бас ямар ч ялгаагүй. Тэгээд видео үздэг, дасгал ерөөсөө ордоггүй, найруулга ерөөсөө байхгүй зүгээр нэг цуврал видео байхгүй. Тэгээд зарчмын хувьд юу болж байна гэх юм бол энэ видео сургалтыг зардаг хүмүүс зөв бичлэг зараад байгаа байхгүй. Яг жинхэнэ одоо үйлдэл, жинхэнэ дасгал, жинхэнэ шалгалт зарахгүй байгаа. Тийм учраас платформ үүсгэн байгуулад тэн дотор тий найруулалттай зураг орж болдог, текст орж болдог, видео орж болдог, дасгалтай, шалгалттай тэгэхээр сурсан юмаа жигнэсээ хэрэгжүүлэх ёстой гэрийн даалгавартай. Энэ видео эдитинг мэргэжлийн төвшин гэсэн сургалт бол 300 мянган төгрөгийг бичсэн байгаа хэрнээ дийлэх мөнгөө нөр сурч маань буцаагаад авчихна. 300 мянга дотор бас барьцаа орсон байгаа. Тэгээд 150 160 мянган төгрөгөө хизээ буцаагаад авах юм бэ гэх юм бол сургалтаа 100% дуусгасны дараа чи төлсөн тушаасан мөнгөнийхөө талын буцаагаад ав. За тэгээ энэ мөнгөний зовлон баяртай 99 мянгаар байгаа энэ данг сургалт тий. 590 мянгаар бас байгаа. 90 мянган төгрөг манай компани орлого болдог. 500 мянган зүгээр барьцаа болж байгаа. Тэр 500 мянган төгссөнийхэн дараа буцаагаад авахгүй шууд автомата дээр хөрөнгө олтын багцтай төгсдөг байхгүй. Тиймэрхүү системийг үүсгэн. Одоо дараагийн хөлбөр дээр хэдүүл манай баг хамт олон ажиллаж байгаа. Манган төрөний үнэтэй англи заах мах тийш одоо ер нь олж байгаа ашиг нь бол ирээс пострыг гар утсан дээр буюу капкам дээр яаж хийх вэ? Ер нь бол энэ дээр би өөрийнхөө чадвараа бүгднийг ерөөдөө тавих гэж байна. Зорж 100 мянган болон түүнээс доош төгрөгийн худалдаа авалт монголчуудын хамгийн таатай хамгийн худалдаа авалт хийдэг. Тэгээд орой Windows компьютер ашигладаг юм буюу 100 мянгаас доош төгрөгийн үнэлгээтэй. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр маш олон борлуулалт гарч байгаа гэсэн үг. Платогийн хувьд бол маш сайн ашигтай ажиллаж байгааг чанартай хайр нь бол угаасаа ямар ч борлуулалтын 5 бүлэг тус бүр дотроо дахиад дид бүлэг үзтэй. Гол онцлог нь яадаг вэ гэхээр амар сонирхолтой түүхийн дүрийг өөрөг чинь болгон заяа. Robinson Crusoe ерөөдөө жоохон компьютер тоглоом шиг бүтээсэн. Үе давж гэхээр сургалтуудаа видео хэлбэрээр байршуулсан байна. Тэгээд орсон хүн өөрөө тэрийг үзээд сурнаа байна уу? Бараг ерөөхдөө ямар ч байдал байхгүй. Мөнгө аваад сургалтаа үзээд ороод ирсэн. Сургалт руу ороод ирсэн бол хамаахгүй. Эсвэл нэг Zoom call болтой онлайнаар явдаг тийм. Маш сонирхолтой түүхийг гол дүрэн болоод чи үргэлжлэж байгаа. Дэлхийн алдартай томоохон брэнд яг зураг орсон байгаа, видео орсон байгаа байдаг гэсэн. Чи эднээс яг яаж суралцж өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгийн маркетингийг хийж болох юм гэдгийг маш ойлгомжтойгоор жишээ болгон татаж гаргуулж байна. Энд бол одоо жишээ нь Scotch гэдэг бүтээгдэхүүн анх яаж үүссэн, яаж суралцсан, яаж маркетинг хийжсэн, ашиглаж ирсэн бэ гэдгийг тайлбарлаж явж байгаа. Тэнгүүд яг сургалцтай холбоотой
Тэгэд одоо энд бол асуулт гарч ирж байна. Зөвийн бөглөөд явна гэсэн үг. Энэ яаж яана гэхээр ямар ч тавь гэхээр илүү яг ингээд 70 ухамсартай үдсэн мэт юм кодолж байгаа гэсэн үг. 5 хариуцлагаар байна. Дахиад видео бичлэг нь явж байна. Энэ хүний түүх явж байна. За энд бас нэг дасгал байна. Энэ болохоор өгүүлбэрийг зөв бүтцэд оруулах. Энэ бол бас сонирхолтой байдлаар түүхийг үргийг харгалт буюу дасгалын платформ. Нэр бодол руу ороод линк хэсэг дээр дарах юм бол хамгийн доотлолт нь платог хаталтаа болт. Тэрбум гарan төгрөгийн үнэлгээтэй сард дунджаар 20 сая төгрөг болдог. За ягаад тэрбум 5-нд тэрбум гарan төгрөгийн үнэлгээтэй байгаа юм? Яг яаж сард 20 саяг болоод байгаа юм гэдгийг би та нарт одоо яг задлж харуулъя. За энэ сайт бол тэрбум төгрөгийн үнэлгээ биш ээ. За одоо жишээлбэл би YouTube-аас ойролцоо нэг сарын $5,000 болж байгаа. За энэ 3600-аар үргэлжлүүлэх юм бол сарын 18 сая. За эндээс жоохон татвар хасагдгийн за тий 18 сая үржүүлэх нь иймэрхүү ойролцооны 14 сая 500 бэлэн cash YouTube надад өгдөг. За тэгээд сар болгоны 3-4 кампани юу хийдэг бэ гэх юм бол суршгаа байршуулдаг юм. Ойролцоо ханшин 3-аас 5 саяын хооронд. За 3 кампани 4 саяараа суршгаа байршуулна гэдэг чинь 12 сая төгрөг нэмэгдээд тий. За тэгээд сарын ойролцоо одоогийн байдлаар 26 сая сар болгоно YouTube-аас олж байгаа. Тэгээд сар болгоно нэг 10%-аар өсөж байгаа энэ орлого яадаг юм бол YouTube-ийн орлого ингэ нэмэгдэж байгаа дагагчин тоо нэмэгдэж байгаа. Энэ зүгээр цэвэр орлого шүү. Татвар матвар хасагдсан. За энийг 12-оор үржүүлэх юм бол хэд гарч ийнэ гэх юм бол 320 сая одоо ойролцоо 320 сая төгрөгийн орлого энэ YouTube-аас олж байгаа гэсэн үг. Окей. За тэгээд энэ яаж үнэлэх ёстой юм бэ гэх юм бол 320 сая төгрөгийн орлого чамд өгдөг хөрөнгө ямар үнэлгээтэй байх ёстой юм бэ? За жишээлбэл хадгаламж байлаа гэж бодъё. Тэгэх юм бол энийг 12-оор хуваагаад жилийн 12% хүү тий. Тэгээд ерөөхдөө ийм тоо гарч байгаа тэрийг 100-аар үржүүлэх юм бол хадгаламжтай харьцуулах юм бол миний YouTube channel хадгаламжтай харьцуулах юм бол 2.6 тэрбум үнэлгээтэй гарч байгаа. Тэгтээ хадгаламж өөр ямар ч ажил хийх хэрэггүй цуцлаад кэш болох боломжтой. Жишээлбэл миний YouTube channel-ыг хөргөх одоо чадвар байхгүй. Би өөр хүнд зарах боломжгүй гэсэн үг. Тийм учраас 2.6 тэрбум үнэлгээ арай биш баг. Гэхдээ миний таамаг миний энэ YouTube channel ойролцоо нэг тэрбум 600-ийн үнэлгээтэй байх миний хувьд. Тэгээ миний хувьд. Тэгээ өдөр болгон контент оруулах хэвээр, хөдөлмөрлөх хэвээр. Тэгэхгүй бол орлого дуусчихна. Хадгаламжаас илүү юу гэх юм бол үгүй. Гэхдээ юугаар хадгаламжаас илүү юм бэ гэх юм бол сар болгон дагагчин тоогоо өсч чадах юм бол миний контентын чанар дээшлэх тусам тий миний орлого өсөд байгаа байхгүй хадгаламжтай тийм байхгүй. Тийм учраас энэ давуу талтай хөрөнгө гэх юм уу да. Тэ одоо энэ ойролцоо нэг 4 өрөө байрны үнэлгээтэй байлаа гэж бодоход би хичээгээд яваад ах юм бол жилийн дараа энэ 8 өрөө байр болж байгаа байхгүй юу. Тэ? Окей. YouTube channel-уудын аккаунтуудын CPM зэрэг видеог болж 65,000 дагагчтай байсан байна. 4 сарын дотор хамгийн чухал нь одоо энэ CPM буюу мянган хандлт тутмаас хэдэн долларыг олж болтгийг одоо энэ тойл илэрхийлж байгаа. Ерөнхийдөө эдрийн YouTube-ийн хувьд 14-өөс 21 долларын хооронд хэлбэлцсэн юм. За дунджаар бол 17.5 байна. Ажилтны байгаа энэ болохоор ямар очтой вэ гэхээр хэрвээ энэ YouTube бичлэгэн дээр нь спонсор өгөхөөр болвол тэ сурчлагаа хийхээр бол бичлэгийн дундуур сурчлагаа хийхээр бол $276-аас $415. Тэг би бол энэ хоёрыг нэлийн өндөр байгаа гэж бодож байна. Яагаад гэхээр ер нь бол нэг удаа сурчлага байршуулахад нэг 5-аас 10 удаа би байршуулдаг. Тэ тэгвэл ганцхан удаа дургүй. Хүүгийн боловсрол болон хувийн хөгжлийн контент оруулах YouTube сувг өөрөө бусад YouTube сувгаас хамаагүй өндөр үнэлгээтэй байдаг. Жишээлбэл одоо бусад стриминг, гейминг зүгээр ингээ маазардаг хошин шогийн channel-аас жоохон өөр яагаад гэх юм бол санхүүгийн чиглэлтэй тэгээ эдийн засаг, дэлхийн эдийн засаг, хөрөнгөний зах зээл ярьж байгаа болохоор өөр төрлийн хүмүүс үзэж байгаа. Тэгээ тэр хүмүүс тэр audience илүү үнцэнтэй. Гэтэ влог хийдэг гих мэтлэн. Санхүүгийн боловсрол болон хувийн хөгжлийн контентыг үздэг хүмүүс нь өөрөө илүү худалдаа авах чадвартай буюу хичээдэг. Нүүн худалдаа авах чадвартай хүрээгүй үзэгчдийн хувьд бол ирээдүйдээ худалдаа авах өндөр худалдаа авах чадвартай. За бүдүүлгээр хэлэхэд Эдуратын дагагч Осор Жамаагийн дагагч өөр ялч хувийн хөгжил болон санхүүгийн боловсрол болгодог. Таадын дунд Осор Жамаа дагдаг юм байна. 17 гэж байна те. Энэ бол ялч хөө тэгэхээр 415-аас илүү байна. $415 гэдэг чинь сая 431,000-аас эхлэх юм байна. Хаашин гэсэн үг. Дундаж хаашин. Сард яг яаж 20 саяг болоод байгаа гэдгийг харуулъя те. Social Play сайт дээр бас YouTube channel-ийг оруулсан байна. Энэ ямар ч очтой вэ гэхээр одоо ингээд яг 20 сая хүрээгүй байсан. Тийм бүр нарийнсан задаргаатайгаар харуулж болж байна. Одоо энд бол ингээд 12 сарын 1-ээс 12 сарын 14-ний хүртэл яг хэдэн доллар болсон юм бэ? За энэ Social Play та өөрөө нэг үзчих юм байна. Сүүлийн 1 сарын хугацаанд заяа нийтдээ 49 контент аплод хийж оруулсан байгаа. Зөвхөн сүүлийн 1-7 хоногт гэхэд заяа одоо ингээд энчнээс хойш яг энчнээс хойш нийт контентын хандлтын тоо заяа нийт хандлтын тоо 113,500 views авсан байна. За энийг нь хэдүүлээ.
ажилсаг хүн, ажил дуртай, ажлын өвчтөй хүн өглөөс ирээд орой унтах хүртэл ерөөд ажиллаа идэг юм а бэлддэг гэх мэт шин. Тэр бол үнэн. Тэгээ өнөөдөр энэ YouTube сувг дээр ерөөд тавтай морилно. Энэ дээрээ би юу хийж байна гэх юм бол зүгээр өөрөө чөлөөтэй контент хийж байгаа. Тэгээ заавалчгүй санхүү, манхүү, улс төр, геополитик ерөөсөө биш. Зүгээр би өөрөө хувьдаа сонирхдаг. Зүгээр нэг чөлөөтэй channel. За тэгээд бас нэг зорилго байгаа. Таадэд контент хийх чадвар, онлайн бизнес хийх чадвар, хувийнхаа орлогоо дээшлүүлдэг. Тэрийг бас илүү жоохон гэрэлтүүлээд өгчээ гэсэн зорилготой. Баг тиймэрхүү контент. 13,000 хандлтын нийтлэлийн 17 CPM-ийн 17 тоо байсан шүү дээ. CPM-ээр нөржүүлээд энийг яг одоо хэдүүлээ юу ярьсан бэ гэх юм бол орлогууд нь ярьсан тийм. Тэгээ хөвгний үйлчлэн боловсрол юм уу гэх мэтчлээ. За тэгээд YouTube нь тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй гэсэн шүү дээ. Энэ яагаад тийм гэхээр гэхдээ бас нэг юм байгаа заяа. Миний YouTube channel дээр өөрийнхөө ном сурчилдаг, би өөрөө сургалтуудаа сурчилдаг, автомата Плато гих мэт чинь SG Capital-ыг ингээд дурдаад сурчлаад яваад байгаа болохоор ганцхан одоо тэрбум 2 тэрбум үнэлгээт ерөөсөө биш. Бусад компаниудад миний хийж байгаа юм маш одоо дэм болдог. Өнгөө баг телевизийн сууг байгаа учраас баг тэ 4-5 тэрбумын үнэлгээтэй байх. Тэгтээ ганцхан надад одоо би юу хэлж байна гэх юм бол идрат би миний YouTube channel 5 тэрбумын үнэлгээтэй би гэж ерөөсөө тэгж ярихгүй байна. Гэхдээ энэ хандлтаасаа болж, дагагчаасаа болж үн цэнтэй контент хийж байгаа учраас дагагчийн тоо нэмэгдэж байгаа учраас хүмүүсийн амьдрал тэ нэг намайг үзээд дээ штэ хүмүүс. Тэр ерөөхдөө миний хийж байгаа юм бүгдэнд нь нөгөө сайнаар нөлөөлдөг. Тэгээд ер нь бол нөгөө content creator-ийн хоёр төрөл байгаа. Тийм зүгээр контент хийдэг. Одоо зүгээр инфлюенсер тэгээ сурчлага хийдэг. Өөр компани бараа бүтээгдэхүүн сурчилдаг хүмүүс нь байгаа. Гэхдээ би тэрнээсээ жоохон өөрийнхөө бизнесүүдтэй тэгээд тэдний борлуулалтыг, брендинг, харилцагчийн тоогыг яаж өсгөх юм бэ гэх юм бол YouTube-аар дамжуулаад. Тийм учраас бас энэ суугийг шинээр нэмсэн байгаа. Сард дунджаар ч 20 сая төгрөгийг олж байгаа гэхээр жилд 240 саяг болж байна. За тэгээд үзэгчдийн хараад үзэх юм бол нэг бол ирээдүйд худалдаа авах чадвар илүү их гэж байгаа учраас солиотой биш байна уу? Солиотой бас тээ. Бүгдээрээсээ YouTube-ийг ярьсан, автоматаг ярьсан, номыг ярьсан. Ингээд харах юм бол Plata 2.3 тэрбумын үнэлгээтэй, YouTube 3 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй, номнууд нь 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй, Автомата 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй буюу нийтдээ хамгийн багадаа 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэсэн. Энэ үед SG Capital гэсэн үнэт цаасны компаниг бас оруулах ёстой. Тэрийг таг мартцсан байгаа. Бас хөөрхөн үнэлгээтэй. Тэгэхээр миний хувийн янз бүрийн хөрөнгүүд байгаа, үл хөдлөх бла бла бла. Ингээд нэмчих юм бол ер нь энэ тоогийг зүгээр даблтаж болно. Миний мэдгүй байгаа цаана энэ хүн өөрөө хөрөнгө оруулагч, мэргэжлийн хөрөнгө оруулагч. Өөрийнх нь хийсэн хөрөнгө оруулалтын тоо тэг хэмжээ хэрэг хөрөнгөтэй байгааг нь бол би хэлж мэдэхгүй. Ямар ч байсан ингээд хамгийн багадаа 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хүн байд. Хамгийн багадаа бол окей. Гомдох байсан. Оргоо ажилласан бичдэг, тэмдэглэдэг, галзуу юм шиг хөдөлмөрлөдөг. Цаашаа үргэлжлүүлээд эдгээр бизнесүүдийн систем нь хоорондоо хэрхэн хоёултай холбоотой явдгийг, ямар маркетинг ашигладаг, ямар борлуулалтын техник ашигладаг гэдгийг ярилцъя. Гэтэ энэ YouTube-ийн нараа бүр арай солиотой зүгээр. 7 хоногийн дотор 12 бичлэг оруулж ингээ боддоо. Бусад бизнесийн маркетингийг яаж хийж ин гэхээр YouTube дээрээ угаасаа амар өндөр хандлтайгаа YouTube дээрээ битүү контентууд хийж байгаа. Тэгээ контент болгоныхоо дундуур өөрийнхөө зарж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээ маркетингийг тэгээ өөрийнхөө телевизэн суугдаг гэсэн үг байхгүй юу? Тийм учраас өөр газарт нь би мөнгө төлөх хэрэггүй. Нэмээд YouTube угаас өөрөө надаа мөнгө өгж байгаа сурчлагаанаас болж гэх мэт чинь ер нь тэгээ долларын орлого бас аягүй дайжгүй төргийн ханш яаж надаа ер нь баг падли хийждэг. Том зургаар нь харах юм бол Идэрбат гэдэг хүний зүгээр өөрийнх нь мэдээний сууг телевиз гэсэн үг. Тэгээ телевизийн дундуур өөрийнхөө бизнес оргоо бол ярьж байгаа юм мэддэг юм байна. Автоматаг, нэг бол Платог, нэг бол автоматаг гэх мэтчлэн ингээд борлуулаад сурчлагаа хийгээд явуулдаг. Энэ чинээс дамжаад борлуулалтууд нь гарчдаг. Дээрээс нь Instagram-ыг бүр хайцсан. Facebook бас дээр бас YouTube дээр хийсэн контент Facebook руугаа оруулцдаг, Instagram руугаа оруулцдаг. За тэгээ бас өөрийнх нь вебсайт байна. Энэ хүн бол үнэхээр төгс ухаалаг системийг өөрийнх нь бизнесүүд дээр төгс биш ээ. Ер нь Instagram дээр илүү сайн ажиллах хэрэгтэй. Гэхдээ надад ерөөсөө энэ платформд нэг таалагддгүй. Facebook яах вэ? Facebook дээр 300 мянган дагагчтай үнц нэг надад ерөөсөө харагддаггүй. Сая дагагч Facebook дээр 100 мянган дагагч YouTube дээр сонгох уу гэх юм бол би YouTube-ийн 100 мянган дагагчийг шууд сонгоно. Instagram-ийн 300 мянган хүний дагагчийг сонгох уу эсвэл YouTube-ийн 100 мянган дагагчийг сонгох уу гэх юм бол YouTube. Тэ. Одоо зүгээр амар энгийн статистик байгаа. Миний Instagram-ийн контент өөр хүмүүсийн Instagram-ийн контент хүмүүст унтчаар ойролцоог 12-оос 20 секунд үздэг. Facebook дээр бас яг адилхан нэг 15-аас 20 секунд үзээд тэгээд swipe хийдэг байхгүй юу? Тэ. Дундчаар. Яг гэх юм бол Facebook юм уу Instagram-ыг хизээ ашигладаг юм бэ гэх юм бол тэ ингээл 0 ороод нэг
5 минутын хооронд гих мэт чинь. Гэхдээ YouTube-ыг хизээ ашиглах юм бэ гэх юм бол унтахаас өмнө. Тэ? Хоолоо идэж явахдаа замын төвжил дотор орцсон байх үедээ бид нар юу хайдаг юм бэ гэх юм бол би ч гэсэн яг адилхан. За юу дагдаг хүн, хүндэлдэг хүн, үнцэнтэй хүнийг дагаад тэгээд тэр хүн маань 20-25 минутын видео оруулсан байх юм бол тэрийг эхнээс нь дуустал нь үздэг. За гэхдээ тэр контент креатор маань 5 минутын видео оруулсан байх юм бол арай богинохан байна. Арай нэг урт юм хайж гинэ гэд скроллтол тэгэл хаяа бүр ингээ нойр хүрхгүй бол нэг өдөртөө юмыг сонсоод чихвчээ хийгээд тэгэл унтахж хичээдэг штэ. Ерөнхийдөө тийм идчихсэн байгаа. Шиний араа шиг хоорондоо уйлдаж ажилладаг. Энэ sales funnel хийдэг юм нь бол ерөөсөө контент. Контентын ард ажилладаг багтай. Өөрөө л яг судалгаа мэдээллийг цуглуулад контентын санаа зохиолыг гаргаад контентуудаа хийгээд бичиж байгаа. Тэнгүүд ард талд нь видео эдитинг. Тэгээ манай контентын багт одоо 3 хүн ажиллаж байгаа. Постор thumbnail гэх мэтчлэн багууд ажиллаж байгаа. YouTube-ээс олж байгаа орлогоор офисын түрээсийн зардлал, бусад зардлууд, ажилчдын цалин өгчдөг. YouTube-ийн орлогоор ингээд бүх өөрөөсөө гарч болох зардлуудаа даачдаг. Амар бол ажилтан байхгүй. Офис дээр нь очиод уулзах юм бол нэг цөөхөн хэдэн 10 үрхүүд ихтэл нэг 6 юмд олуулаа байж идэг. Дээр нэмээд сүр зардал нь байгаа. Яа, ер нь бол контент багтайгаа цуг суудаг. Программист, бизнесийн баг, үйл ажиллагааны баг нь тусдаа би зөвхөн одоо контентын багтай хамт суудаг болохоор тийм цөөхөн харагдав. Түр цалин байгаа штэ. Тэрэн дээр нь нэмээд тэгээ манай нэг сонирхолтой энэ контентын багийн соёл тэр үнэт цаас брокеринг компани, хөрөнгө оолтын компани соёлтой ерөөсөө нийцдэггүй. Нэг нь креатив чөлөөтэй, нөгөөх нь яс, хууль, журам, дүрм ингээ мөрдөг болохоор тэр хоёр компани нэг хольж болохгүй. Ерөнхийдөө тэгээ хоорондоо ингээд соёлоо ингээ бохирдуулдаг, бэлэнгуртуулдаг гэх юм уу да. Тийм учраас тустай байлгадаг. YouTube-ийн орлогын 25% өгчин үлснээр нь бусад үндсэн цалин болон офисын түрээс гих мэтчлэн зардлуудаа бүгднийг хаачдаг. Контентын баг дээр ажиллаж байгаа хүмүүс бол угаасаа нийгмийн дундаж орлогоос хамаагүй их орлогоор. Тэгээ өмнө бол нөгөө YouTube энэ дээр бас өөр хүмүүс одоо YouTube ихлэх юм бол нэг зөвлөгөө байгаа. Орой хоолгоо ингээд thumbnail дээр суугаад, гарчин дээр ингээд суугаад амар лайтай байсан байхгүй. Яг гэх юм бол ажилтан аваад ажилтнгийн цалин өгнө гэдэг чинь зүгээр ажилтнгийн үр дүн аавна. Тэгээ би ямар том өөрчлөлт хийсэн бэ гэх юм бол өнгөрсөн жилийн 8 сард контентын багт санал тавьсан байхгүй. Хөөе, та нар зүгээр энэ YouTube channel-ийнхаа орлогын 25% авчихаа. Тэ? Бонусаар нэмээд. Тэгсэн чинь заяа хандлт нь өндөр байх тусам, үзэлт нь өндөр байх тусам долларын орлого өснө. Тэгээд ер нь бол дагчин та нэг 50,000 хүн байснаа одоо 100,000 хүн болоод нөө орлого маань даблтж байгаа байхгүй юу? Тэгээд юу болж байна гэх юм бол манай контентын баг энэ YouTube гэдэг бизнесээс хувьтай тэ хичээх юм бол илүү их орлого аавна, илүү их бүтээмжтэй болно гэсэн үг. За тэгээд энүүгээрээ дамжуулаад би өөрөө амар том эрх чөлөө бэлгэлсэн. Орой олгон thumbnail, орой олгон гарчиг, editing чанар дээр жоохон анхаараач дараа ерөөсөө өглөх хэрэгцээгүй болоод тэ тэгээд би өдөртөө дахиад нэгээс 2 цаг чөлөөтэй болцсон байгаа хгүй. Яг гэх юм бол ашиг сонирхлыг нэгдүүлсэн. Идрийн ахын контентыг илүү олон тоогоор илүү чанартай хийгээд илүү YouTube-ийн орлогыг нэмээд байх юм бол орлого нэмэгдэх учраас окей, sorry. Оргигийн хэлжсэн үгийг болгоод бүтээлж ажиллаж байгаа. Ингийн хэрээр хоёр талдаа багийнханд нь ч ашигтай, өөрт нь ч бас ашигтай гэсэн. YouTube, Facebook, Instagram гэдэг 3 платформ дээр орж байгаа бүх контентууд нь бүгдээрээ энэ бусад бүх бизнесийн борлуулалтыг гаргадаг буюу маркетинг хийдэг. Эдрийнх өөрөө бол ингээд зөвхөн контент дээр анхаарж байгаа тэр бөөн болон түүнээс дээш тэг өндөр мөнгөтэй хүмүүс ирэнгүүд нь тэнд санхүүгийн зөвлөгөө өгнө. Бусад тэг хүмүүс ирээд санхүүгийн шинжилгээ хийх юм бол тэнд нь уулзсан санхүүгийн шинжилгээг гаргаад өгчин маш ухаалаг системийг зангидсан ингээд ажиллаад явж байгаа. Удахгүй бас дахиад бизнес нь нэгээр нэмэгдэж байгаа юу вэ гэхээр School гэдэг дүнэг бичлэгэн дээрсэн платформ руу хэрхэн яаж хөрөнгө оруулалт, над чиг хөрөнгө оруулалт хийдэг болох вэ? Хэрхэн яаж над чиг дүн шинжилгээ хийдэг болох вэ гэдэг сургалтыг тэнцээ бас байршуулж байгаа. Тэгэхээр тэр бол бас нэг сард өөрийнх нь хийснээр бол 60-70 сая төгрөгийг бол хийж хэлж байсан. Тэр бизнесийн бүх маркетинг яг 60-70 сая төгрөг байгаа. Одоогийн байдлаар ойролцоогоо $12,500 хүрсэн байгаа. $12,500 $3,600 үржүүлэх юм бол нэг 45 сая. За эндээсээ нэг жоохон татвар хасаад тэгэл ойролцоо нэг 30 за 40 сая төгрөг баха. Тэ скуулээс олж байгаа. Тэргээр юу хийж байгаа юм бэ гэх мэт хөрөнгө олт хийж байгаа дараагийн технологийн бүтээгдэхүүн. Тэгээд би бас юу хийж нэ гэх юм бол мөнгөө хөрөмтлүүлж байгаа, цуглуулж байгаа, хөрөнгө олт хийж байгаа, өсгөж байгаа. Юуны төлөө юм бэ гэх юм бол ойролцоогоо 2 жил нараа би сургууль нэгж байгаа. Гэсэн ерөөсөө ингээд энэ 3 платформоор тэрэндээ хүрэхийн тулд ойролцоогоо 4-5 тэрбум кэш хэрэгтэй. Instagram дээр богино reels болгоод оруулцдаг. Энэ дахиад өмнөх ярьсан шиг хоногшуулах маркетинг ч явж байгаа. За мөн шууд борлуулалтын контентууд их явж байгаа. Удахгүй бас ахын дүүдээ подкастн дээр орсон шортуудаа задлаад шортлоод өөрийнхөө
платформуудаар байршуулад эхэлж байна. Энэ болохоор Монгол YouTuber санчаар маркетингийн маркетингийн ажилтан зэрэг инфлюенсер буюу нөлөөлөгч гэхээс илүү энэ хүн бол зохион бүтээгч, бүтээлч. Ялангуяа боловсролын шинэ модулийг үүсгэж байгаа. Elon Musk автомашины зах зээлд Tesla буюу батарейгаар ажилладаг машиныг нэвтрүүлсэн шиг Монголын боловсролын Монголын төдийгүй боловсролын системд цоо шин модулийг хийгээд бас судлаад хичээгээд ажиллаад явж байгаа. Мэдээж энэ хүний эрхэм зорилго бол яг тэр гэхдээ намайг Илонтой харьцуулахад тийм яриад хүчиж Германаас ирсэн гэж боломжтой илүү хүчтэй. Илон бол чамшиг юм угаасаа боломжтой сүртэй байсан айлын хүүхдүүд эрхчлөөний талаар ярихгүй. Чи зовлон мэдх юм уу гэдэгтэй. Тэгээ би бол энийг амар үүсгэмээр санагдав. Ягаад тэгэхээр Германаас ирээд өөрийнхөө анхныхаа бизнес буюу Страныг нээсэн. Тэгээд дампуурсан 120 мянган төгрөгийн цалинтай буюу ерөөсөө ингэ татвар манай компани дадлага хийжсэн 120 өөрөө хичээгээд мэригээд дээш явсараа. Тэгээд ерөнхийд эдийн засаг сурсан, санхүүгийн шинжилгээ сурсан, хувьцааны шинжилгээ бүгдийн тэр дадлагаасаа тэгээд тухайн үед яг амар азтай яг тухайн үед YouTube ерөнхийдөө зах зээл дээр гараад тэгээд нэг хэдэн эдийн засагч нэг шинжээч нар YouTube үзээд номыг Amazon-оор захиалаад тэгэл нэг 2 жил контент ном нүцээр агаад санхүүжүүлсэн. Хүүхэд нь таад мэдхийн бол бага хүүхэд нь төрөлхийн бэрхшээлтэй тэгээд Солонгос руу имчилгээнд явхад хэдэн зуун сая төгрөгийн шаардлагатай юм давдаг. За бид хоёрын хувьд бол анх яг платформ affiliate marketing яг яагаад байж чаддаг. Тэгээд ахын дүү подкастыг бид хийсний дараа намайг үрээд тэгээд бид гурав хүүхэдтэй том хүүхэдтэй бид гурав хоолнд орсон. Тэгээд тэр ярьж исэн юм юу вэ гэхээр плато бол дөнгөж эхлэл тэгээд энэс цаашаа маш инновацлог Монголд төдийгүй дэлхийд байгаагүй юмыг хийнэ гэж ярьж исэн. Эдрэг гэдэг хүн яагаад ийм одоо ингээд контентн дээр маш их анхаардаг вэ гэхээр энэ контент гэдэг бол ерөөсөө харанхуй хонглын гэрлийн үзүүрт гэрэл асаах контент гэдэг юм аа. Тэгээд мянган залуучууд мянган хүмүүс санхүүгээ удирдах чадахгүй, эрхчлөөнд яаж хүрэхээ мэдэхгүй харанхуй хонглоор алхаж байгаа. Тэгээд би энэ хүмүүсийг яг миний намын мөрийн хөтөлбөр одоо уншиж байгаа юм шиг тийм. Хэнийг нэ алхаж байгаа харанхуй хонглыг гэрэлтүүлэхийг чин сэтгэлээсээ хийдэг учраас контент дээрээ маш их анхаардаг. Тэгээд уусаа энийхээ хариуд ч гэсэн энэ хэмжээний empire-ыг босгож, энэ хэмжээний хөрөнгийг бий болгож чадсан. За окей. За тэгээд өргөгийн хэдийн санал нийлж байгаа, санал нийлэхгүй байгаа хэдийн юмыг зассан. Тэгээд та өөрөө бас өргөгийн channel-ыг яваад үзээрэй. Хэдийн контентууд хийсэн. Айгаа хурдан 16 мянган дагагчтай болсон. Миний тухай нэг ярьсан, Төвгийн тухай ярьсан, комедиан Батагийн тухай ярьсан, Камигийн тухай ярьсан, Grimix CTS. Тэгээд эдний тухай яриад сонирхолтой. Ками 270 мянган. За би юу ч биш юм байна тий. За тэгээд та амжилт тэгээд шинэ channel-д тавтан ойрлно уу. Тэгээд эндээ би зүгээр чөлөөтэй контентуудаа гаргах гэж хичээж байгаа.